За сайн байцгаана уу? Миний түрүүнд миний анхны бичлэг дээр зөндөө олон гоё эрийг сэтгэл үлдээсэн хүмүүстээ маш их баярлалаа. Лайк дарсан хүмүүстээ бас маш их баярлалаа. Тэгээд энэ дундаас бас амар их олон асуултууд ирсэн байсан. 0-оос 2, 2-оос 4 настай хүүхдүүдийн амны үндэ арчилгаа, аппараттай хүмүүсийн амны үндэ арчилгаа, нэмээд акофлосын тухай асуусан байсан. Эдгээр өөрсдөө ярих мэхтэй учраас би тусад нь бичлэг болгоод оруулъя. Тэгээд тун удахгүй оруулнаа. Үлж байна. Тэгээд өөр бусад асуултнуудад нь хариулъя. За том жижиг сойцны ялгаа гэсэн байсан. Тэгээ энэ дээр бас нэмээд үүдэн хоёр шүдтэйгээ тэнцүү сойд сонгох хэрэгтэй гэсэн энэ үнэн үү гэсэн асуулт бас байсан. Үүдэн хоёр шүдтэйгээ тэнцүү сойд сонгох нь ер нь бол стандарт буюу одоо шүд цэвэрлэхэд хамгийн тохиромжтой сойз гэж үздэг. Таны алчуур чинь одоо хэдий жижиг байна, төдий чинээ нөгөө сайн ингэж артчиж, одоо олон дахин артчиж шалаа угаадагтай адилхан одоо жижигхэн сойз авах юм бол бүх хэсгүүдтэй ингэж жигд буюу жижигхэн тойрох хөдөлгөөнөөр шүдээ угаах учраас илүү одоо өнгөр цэвэрлэхэд илүү том сойзоо бодвол сайн арилгадаг гэсэн үг. Гэхдээ та том сойзоор ч гэсэн өнгөрөө арилгах боломжтой учраас алийн ч хэрэгэлсэн өнгөрөө гүт сайн арилгаж чадчих байх юм бол аль сойзыг хэрэгэлсэн болно гэсэн үг. За тэгээ бүр юм хөвшин хүмүүст бол атгахад нь эвтэйхэн гэдэг юм бүр юм том толгойтой, том байруултай сойзнууд хүртэл байдаг. Тийм учраас та аль сойзыг хэрэгэлсэн таны шүдээ угаах техник зөв байх юм бол ямар сойз хэрэгэлсэн болно гэсэн үг. За шүд нэг цороор дэмжлүүлсэн ч бусад шүднүүд нь цорох гэд байдгүй гэсэн асуулт байна. Энэ асуултны хариулт бол тийм. Яагаад гэвэл шүд цорох хүч нь өөрөө бактериар үүсгэгддэг халдвар төвч учраас нэгэн халдвар авсан бол бусад шүднүүдтэй бас халтах гэдэг талтай. Ийм хүмүүст зөвлөхдөө бол шүдээ яг зөв техникээр зөв угаах нэмээд ялангуяа ийм хүмүүс юм завсрын цоорлууд айгүй хүсдэг. Тийм учраас флос тэгээ нэмээд түрүүний миний хэлээд байдаг аку флосыг бол заавал хэрэглэх хэрэгтэй. За тэгээд та шүдний эмчтэр очиод бүх цоорлуудаа эмчлүүлээд одоо ямар ч цооролтой шүд байхгүй гэж үзсэн бол сойзоо солих хэрэгтэй. Сойзноосоо хэрвээ сойзоо солихгүй байх юм бол сойзон дээр чи нөгөө бактери байгаад байгаа учраас дахиад нөгөө шүднүүдээ эрүүл агаа шүднүүдээ халдварлуулах нэмээд шүдээ та ингээд ломдуулсан ч гэсэн хоёр дахь цоорол буюу ломны доогуур цоорол явах гэдэг юм асуудлууд байдаг учраас сойзоо заавал солих хэрэгтэй. Тэгээд халбаг, сэрээ зэргийг одоо тусад нь байлгах хэрэгтэй гэсэн үг. Яагаад гэвэл дахиж нэмж халдвар авахаас сэргийлж байна гэсэн үг байхгүй юу? Аягаад ч гэсэн. За хүмүүс хүүхдийнхээ шүдэг угаасан ч цоорчихсан гэд байдаг. Яагаад тэгдэг талаар тайлбарлаж өгөөч гэж байна. За энэ болохоор яг эцэг ихтэй бас шууд холбоотой. Яагаад гэвэл түрүүний миний хэлсэнчлэн шүд цоорох өвчин гэдэг нь бактериар үүсгэгддэг халдвар төвч учраас эцэг ихт өөрсдөнд нь тэр бактери байгаад ах юм бол хүүхдтэй халтаагаад байдаг байхгүй юу? Тийм учраас эцэг эхчүүд өөрсдөө амны үндийн арчилгаа сайн байх хэрэгтэй. Давхар өөрсдөө шүдээ үзүүлэх хэрэгтэй. Яагаад хүүхдийн шүд амархан цоороод байна вэ гэхэлэр хүүхдийн шүд өөрөө органик бодис ихтэй учраас цоорл үүсгэж байгаа тэр бактерийн үүсгэж байгаа тэр хүчилт маш амархан цоороод маш амархан хүндэрчээд идэг гэсэн үг. Маш амархан хүндэрчээд идэг гэсэн үг. Тийм учраас эцэг эхчүүд өөрсдөө ямар ч цоорлохгүй байх хэрэгтэй нэмээд хүүхдийн шүдийг цоорсон даруйд нь буюу одоо байнгын тогтмол үзлэг хийлэгчиж одоо цоорсон даруйд нь мэдэж авна гэсэн үг шүү дээ. Тэгээд одоо тогтмол үзүүлдэг recall системд хамрагдах хэрэгтэй. За тэгээд дараагийн асуулт нь жижиг сойз илүү сайн угаадаг гэд яваад байсан. Одоо том сойзнууд их гараад байдаг бол чиний талаар бас ам зайлагчийн талаар аман дээр ганцхан шүднүүд байдаггүй хил тагнаа энтрийг цэвэрлдэг яаж сайн хийх үү? Цэвэрлэгийг яаж сайн хийх үү гэсэн байна. Хил цэвэрлэгэнд ганц хусагч байхад болох уу гэсэн байна. За энэ дээр бол
сойдсны том жижигийн талаар түрүүн би тайлбарласан учраас энэ дээр нэмээд би ам зайлагчийн тухай ярьж өгье. За ам зайлагчийн тухай сүүлийн үед бол нэлээд тренд болоод байгаа. Одоо TikTok, Instagram ирэлүүд дээр их явж байгаа юм coconut oil-оор юм oil pulling хийдэг юм арга. За энэ арга нь болохоор уламжлалт арга. Яагаад энэ coconut oil-оор амаа зайлах нь одоо ийм тренд болсон бэ гэхлээр coconut oil-нд өөрөө лаурикны хүчил буюу лаурик acid гэдэг ийм бодис байдаг. Энэ бодис нь өөрөө бактери эсрэг, вирус эсрэг, тэгээд нэмээд мөөгөн цэрэг эсрэг хүчтэй үйлчлэгээ үзүүлдэг гэдэг нь бүр судалгаагаар нотлогдсон. Тийм учраас одоо бусад төрлийн одоо наран цэцгийн тос ч юм уу өөр ямар нэгэн ийм тоснуудад энэ лаурик хүчил нь байдаггүй учраас coconut oil-оор энэ амаа тосоор зайлах арга нь илүү дэлгэрсэн байлээ. За яаж хэрэглэх вэ гэхлээр яг хүнсэнд хэрэгэлдэг extra virgin coconut oil-оор хоолны халбагны хэмжээтэйг аваад амаа 10-аас 20 минутын турш зайлах хэрэгтэй. Гэхдээ ингэж зайлахдаа 20 минутаас илүүгүй зайлвал нэмээд зайлахгүй байх нь илүү чухал. Зайлсныхаа дараа тосоо угаалт дурлууга асахаас илүү хогийн сав руугаа одоо нулимхийг зөвлөдөг юм лээ. Яагаад гэвэл угаалт дурыг бүглэх аюултай. Тэгээд тосороо амаа зайлсныхаа дараа бүлээн усаар зайлаад тэгээд хэсэг байсны дараа шүдэ угаахыг зөвлөдөг. За нэмээд би бол холор гексид энийг зөвлөнө. Энэ болохоор яг юм бактери эсрэг үйлчлэгээтэй. Шүдэ ахуулсан эсвэл имплант хийлгсэн ямар нэгэн амны өндийн мэс цэцлийн процедур хийлгсэн бол маргааш насны эхлээ зайлуул энэ бол илүү үр дүнтэй байдаг. Яагаад гэвэл процедур хийлгчээд шууд амаа зайлахыг бол зөвлөдгөө. Яагаад гэвэл марсан дээр шалбархаа үсээд тав тогтож идэгдэг шиг амны хөндөд юм массаж шилбэр хийсний дараа юм цусны бүлэн үсээд энэ бүлэн маань хоёр дахь цус алдалтаас сэргийлдэг учраас хэрвээ тухайн процедурыг хийлгэсэн өдрөө амаа зайлчих юм бол тэр бүлэнгийг урсгаад гаргацдаг учраас маргааш насны эхлээд зайлахыг зөвлөдөг. Тэгээд зайлахдаа муу адилхан шүдэ угаахаасаа өмнө зайлвал зүгээр. Харин фтортой ам зайлагчдыг хэрэглэх чивэл шүдэ угаасныхаа дараа хэрэглүүл зүгээр. За хэрвээ та гэхдээ амны үндийн арчилгаагаа буюу одоо түрүүний миний одоо эхний бичлэгэн дээрээ шүд угаах аргыг зааж өгсөн шүү дээ. Яг тэрэн шиг бүх степүүдийг яг зөв хийгээд юм өнгөрөө бүрэн гүйцэд арилгаж чаддаг бол заавал ам зайлагчийг хэрэглээд авах шаардлага байхгүй. Мэдээж миний түрүүний хэлсэн одоо coconut oil-оор амаа зайлахдаа 2 удаа биш. Ер нь бол 1 л удаа зайлвал зүгээр. Тэгээд хил цэвэрлэх нь ганц хусагч байхад болохгүй. Ерөнхийдөө бол болно. Мэдээж хил хусагч нь болохоор механикаар өнгөрийг арилгачж байгаа учраас бид өмнө нь хэлсэн эхлээ сойзороо шүрдэх хөдөлгөөнөөр цэвэрлж байгаа нь болохоор одоо яг юм хилний хөхлгүүд дунд одоо юм уцслаг ширэхгүүд болоод мөөгөн хэлбэрүүдийн юм хөхлгүүд байдаг. Энэ хөхлгүүд дундуур сойзны чи өснүүд яваад цэвэрлчин. Энэ цэвэрлснийхаа дараа хил хусагчаараа хусчдаг. Тэгээд мэдээж механикаар одоо бүр ингээ сайн дараат ч юм уу те юм механик гэмтэл их үүсэх юм бол мэдээж амтлах мэдрэмжинд нөлөөлнө. Тийм учраас хүний юмд хандж байгаа юм шиг хандахгүй байвал зүгээр. Энэ бичлэгээ утасныхаа камераар л биччихдэг. За цухууж гараагүй ах дарааг заавал ахуулах хэрэгтэй юу гэсэн байна. За цухуулж гараагүй ах дарааг заавал ахуулах хэрэгтэй эсхийг нүүр амны мэс цэцлийн эмчит үзүүлээд ингэж үзүүлэхдээ та давхар шүднийхаа дэлгэмэл эрдэнэтхэн зургийг ахуулаад тэгээд зөвлөгөө авал танд нүүр амны мэс цэцлийн эмч нь илүү дэлгэрэнгүй зөвлөгөө өгнө. Яагаад гэвэл 25-ны ах дараа өөрөө айгүй их асуудлууд агуулдаг. Тийм учраас авах хэрэгтэй юу үгүй юу гэдгийг нүүр амны мэс цэцлийн эмч нь зөвлөд өгнө. Тийм учраас заавал мэрэгжлийн эмчээс зөвлөгөө аваарай. Тэгэхэд бичлэгийг мань үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл хүлээж агаарай. Баяртай.